Big News Казахстаны үндсэн хуулийн шинжилэл реформ эсвэл эрх мэдлийн төвлөрлөө 2026 оны 3 дугаар сарын 15-нд Казахстан улс үндсэн хуулийнхаа бараг бүхэл бүтэн архитектурыг өөрчлөх хэмжээний том референдум зохион байгууллаа. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын санаачилсан энэхүү шинжилэл нь үндсэн хуулийн 80-84% өөрчлөлт оруулж улс төрийн тогтолцоог үндсээр нь дахин зохион байгуулах зорилготой байв. Энэхүү реформын гол зөв нь хоёр танхимтай парламентын тогтолцоог халж нэг танхимтай Курултай хэмээх шинэ бүтэц бий болох явдал юм. Үүнээс гадна ерөнхийлөгчийн эрх мэдлийг үргэлжлүүлэх, ардын зүйл гэх шинэ институцийг байгуулах, дэд ерөнхийлөгчийн албыг сэргээх, мөн шүүх, хууль эрх зүйн тогтолцоонд өөрчлөлт хийх зэрэг олон талт шинжилгүүд багтжээ. Албан ёсны дүнгээр санал асуулгад оролцогчдын 90% нь дэмцэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэхүү өөрчлөлтийг зөвхөн институцийн шинжилгээ гэж харах нь хангалтгүй. Энэ бол илүү гүнзгий, улс төрийн эрх мэдлийн дахин хуваарлтын асуудал байгаа нь Big News-ийн анхаарлыг татсан юм. Ингээд энэ үйл явдал хийсэн манай анализыг танилцуулъя. Хоёр танхимаас нэг танхим руу албан ёсны тайлбар ба бодит шалтгаан. Такавын засаг захиргаа энэхүү өөрчлөлтийг засаглалын үр ашиг хурдыг нэмэгдүүлэх алхам гэж тайлбарлаж байна. Хоёр танхимтай парламентэнд давхарцсан хяналт удаашрал үүсгэх тул нэг танхимтай босноор шийдвэр гаргалт илүү шуурхай, илүү оновчтой болно гэж үзэж байгаа. Гэвч улс төр судлалын үүднээс энэ тайлбар хангалтгүй. Бодит байдал дээр хоёр танхимтай систем нь зөвхөн хурдыг сааруулдаг бүтэц биш, харин эрх мэдлийг тэнцвэржүүлдэг чухал механизм байдаг. Сенатны ихэвчлэн бүс нутгийн болон элитүүдийн төлөөллийг илэрхийлж доод танхимын шийдвэрийг шүүн тунгах үүрэгтэй. Ийм институцийг байхгүй болгоно гэдэг нь зөвхөн давхарлалт арилгах биш, хяналтын нэг түвшинг бүр мөсөн үгүй гэсэн үг юм. Үүний оронд шинээр байгуулагдаж буй ардын зөвлөл нь бүхэлдээ ерөнхийлөгчийн томилгоонд тулгуурлах учраас бодит хяналтын байгууллага биш, харин улс төрийн хувьд удирдлагад захирагдсан бүтэц болох магадлал өндөр байна. Эрх мэдлийн төвлөрөл ба элитүүдийн дахин зохион байгуулалт. Энэхүү реформын гол улс төрийн утга нь эрх мэдлийг төвлөрүүлэх явдал юм. Сенат алга болсноор бүс нутгийн элитүүдийн нөлөө бүрж төв засаглал, тэр дундаа ерөнхийлөгчийн институт илүү хүчрхэг болно. Энэ нь пост зөвлөлтийн орнуудад төгөөмөл ажигладаг загвартай нийцж байгаа ба эрх мэдлийн босоо бүтэц бий болгож төвөөс бүхнийг хянах системийг бэхжүүлэх нь тогтвортой байдлыг хангах нэрийн дор хийгддэг боловч урт хугацаанд улс төрийн өрсөлдөөнийг сулруулдаг. Мөн үндсэн хуулийн ийм том өөрчлөлт нь улс төрийн бүрэн эрхийн хугацааны хязгаарлалтыг дахин тохируулах боломжийг нээдэг. Судлаачдын үзэж байгаа энэ нь Казахстаны одоогийн ерөнхийлөгч Токаевт ирээдүйн дахин нэр дэвших институцийн боломжийг үлдээж болцсохгүй юм. 2022 оны бослого ба хяналтын хариу. Энэхүү реформыг 2022 оны дотоод өмнө самууны дараах нөхцөл байдалтай салгаж ойлгох боломжгүй. Тэр үеийн докторгүй байдал нь засгийн газарт нэг тодорхой сургамж өгсөн. Системийг либералчлах бус харин илүү хяналттай болгох шаардлагатай гэсэн дүгнэлт. Иймээс энэ реформыг улс төр судлалын онолоор авторитар дэглэмийн дасан зохицол гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл систем өөрийгөө хадлахын тулд хэлбэрээ шинжилж байгаа боловч агуулга нь хэвээр үлдэж байна. Академик шүүмжлэл. Олон улсын судлаачид энэхүү өөрчлөлтийг гаднах хэлбэрийн шинжилэл гэж үзэж, гаднаас нь харахад институцийн шинжилэл боловч бодит байдал дээр ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам бэхжүүлж байгаа гэж дүгнэж байна. Хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгох нь онолын хувьд буруу биш. Гэхдээ энэ зөвхөн бусад хяналтын механизм хүчтэй үйлдэл үр дүнтэй байдаг. Харин Казахстаны хувьд эсэргээр бусад институтууд нь мөн сул байгаа нөхцөлд энэ өөрчлөлт нь ардчлалын чанарыг бууруулах эсрэлтэй байдаг. Мөн процессын хувьд ч шүүмжлэлт дагуулж байна. Референдум маш богино хугацаанд зохион байгуулагдсан. Сүрэг байр суурь илэрхийлэх орон зай хязгаарлагдмал, хэвлэл мэдээллийн эрхчлөлөө хангалтгүй байсан зэрэг нь процедурын легитим байдлыг сулруулж байна гэж үзжээ. Нэг танхимтай парламентын систем, сул ба давуу тал. Нэг танхимд парламент нь онолын хувьд шийдвэр гаргалт хурдсгаж улс төрийг гацааг багасгах давуу талтай. Гэвч энэ нь хяналтын механизм багаснаар эрх мэдэл төвлөрөх, алдаа засах институцийн чадвар сулах эрсдлийг дагуулдаг. Казахстаны нөхцөлд энэ өөрчлөлт нь хурдыг нэмэгдүүлэхээс илүү эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулах магадлал өндөр харагдаж байна. Дүгнэлт. Казахстаны үндсэн хуулийн энэхүү шинжилэл нь жинхэнэ утгаараа парламентын реформ гэхээс илүүтэй ерөнхийлөгчийн системийг бэхжүүлэх алхам юм. Энэ хэлбэрийн хувьд модернизац шинжилэл мэт харагдаж байгаа боловч агуулгын хувьд эрх мэдлийг төвлөрүүлэх хяналтын механизмыг сулруулах чиглэлд явж байна. Товчхондоо Казахстаны үндсэн хуулийн реформ нь ардчлалыг гүнзгийрүүлэх реформ биш, харин тогтолцоог дахин зохион байгуулж эрх мэдлийг төвлөрүүлэн ерөнхийлөгчийг бэхжүүлэх стратеги болж харагдаж байна. Эцэст хэлэхэд Казахстаны өөрчлөлт монголчууд бидний хувьд сонирхол зохих кейс муу юм.